Энэ зурагт өгсөн шиг хөл бөмбөгийн хаалганы 2 шон тамирчнаас 30 градусын өнцгөөр харагдаж байна. Тэгвэл яг энэ 30 градусын өнцгөөр харагдах бүх цэгүүдийг хэрхэн тооцоолж олох вэ? За энэ асуултанд бүгдээрээ хичээлийн төгсгөлд хариулт олох болно. Өнөөдрийн хичээлийн сэдэв цэгийн геометр байр. Энэ сэдвийн хүрээнд үндсэн геометр байруудын тухай авч үзэх болно. За ингээд хичээлд анхаарлаа хандуулаарай хүүхдүүд. Монгол улсын хилийн нийт урт 8252 бүхэл 1658 км байдаг. Үүнээс хуурай газраар 7351.6 км, усаар 901 1058 км хидэлдэг юм байна. Монгол Хятадын хилийн нийт урт 4709 бүхэл 1658 км байдаг. Үүнээс хуурай газраар 4488.6 км, усаар 221 бүхэл 1058 км хилдэг юм байна. Харин Монгол Оросын хилийн урт 3543 км. За үүнээс хуурай газраар 2863 км, усаар 680 км хилдэг юм байна. За улсын хилийн нийт уртын 57%-ийг өмнөд хил, 43%-ийг нь хойд хил эзэлдэг юм байна. Монгол улсын халдшгүй дархан байдлыг илэрхийлэх зүйлсийн нэг бол мэдээж газар нутаг буюу хилийн шугам юм. Үүнтэй яг адилаар хавтгай бүх цэгүүдээс тодорхой нөхцөлийг хангах цэгүүдийн олонлогийг ялан авъя. Ийм олонлогийг тухайн нөхцөлийг хангах цэгийн геометр байр хэмээн математикт нэрлэдэг. Жишээ нь өгсөн О цэгээс өгсөн R зайд орших цэгүүдийн геометр байр нь О цэг төвтэй R радиустай тойрог байна. Цаашид шууд ашиглагдах геометр байрын үндсэн бодлогуудыг бүгдээрээ авч үзцгээе. За нэгдүгээрт нь өгсөн AB2 цэгээс ижил зайд аслагдсан цэгийн геометр байр нь AB хэрчимд перпендикуляр бөгөөд түүний дунджийг дайрсан шулуун байна. За бүгдээрээ энэ геометр байрын баталгааг сонирхцгаая. AB хэрчмийн дундаж O цэгийг дайрсан түүнд перпендикуляр L шулуун дээр дурын C цэг авъя. За тэгвэл гурвалжнууд тэнцэх тал өнцөг талын шинжээр AOC гурвалж нь BOC гурвалжинтай тэнцүү болно. За энэ хоёр гурвалжин тэнцүү гэдгээс AC BC хоёр хэрчмийн урт тэнцүү болно. За одоо L шулууны гадна орших цэгүүд олох цэгийн геометр байрт орохгүй гэдгийг батлая. L шулуун дээр үл орших дурын D цэг авъя. За тэгвэл дээр баталснаар AE BE хоёр хэрчим тэнцүү. За энд гурвалжны тэнцэтгэл биш ашиглавал BE дээр нэмэх нь DE, BD хэрчмээс урт байна. Иймээс AD тэнцүү, AE дээр нэмэх нь ED тэнцүү, BE дээр нэмэх нь ED. За энэ нь BD хэрчмээс их байна. Ийхүү өгсөн AB2 цэгээс ижил зайд орших цэгийн геометр байр нь AB хэрчимд перпендикуляр түүний дунджийг дайрсан шулуун байна. Хоёрдугаарт нь нэг шулуун дээр үл орших өгөгдсөн 3 цэг хүртэлх зайнууд тэнцүү байх цэгийн геометр байр нь өгөгдсөн цэгүүдийг дайрсан тойргийн төв болно. За одоо бүгдээрээ энэ өгүүлбэрийн баталгаа хийе. ABC нь өгөгдсөн цэгүүд байг. A ба B цэгээс ижил зайд орших цэгүүдийн геометр байр нь AB-гийн дунджид татсан M-ийн перпендикуляр шулуун болно. Яг үүнтэй адилаар B ба C цэгээс ижил зайд орших цэгүүдийн геометр байр нь B цэгийн дунджид татсан PQ перпендикуляр шулуун болно. MN ба PQ нь ямагт огтлцох ба огтлцлын цэгийг нь O гэж тэмдэглэе. O цэг нь AB цэгээс ижил зайтай оршино. Иймд O цэг төвтэй O радиустай тойрог татахад ABC цэгүүдийг дайрна. Ийхүү ABC цэгүүдээс ижил зайтай орших цэгийн геометр байр нь O цэг болно. 3. Өгөгдсөн огтлцсон 2 шулуун хүртэлх зайнууд нь тэнцүү байх цэгийн геометр байр нь эдгээр шулуунуудын хооронд хүнцгийг хагаслан хуваагч перпендикуляр хос шулуун байна. За одоо бүгдээрээ энэ өгүүлбэрийн баталгааг хийцгээе. Огтлцсон 2 шулуун хавтгайг 4 өнцөгт хуваана. Иймд нэг өнцөгт орших цэгүүдийг шинжлэхэд л хангалттай.
Яагаад гэвэл бусад нь адилхан учраас. М нь бидний олох геометр байрын цэг болог. За тэгвэл М нь АОБ өнцгийн дотор оршиж байг. М цэгээс өнцгийн талууд руу перпендикуляр шулуунууд татаж өнцгийн талуудыг огтлох цэгүүдийг харгалзан F ба E гэж тэмдэглэе. Тэгвэл гурвалжин OFM нь гурвалжин OEM-тэй тэнцүү байх учраас өнцөг FOM нь өнцөг MOE-тэй тэнцүү болно. Өөрөөр хэлбэл M цэг FOE өнцгийн бисектрис дээр оршино. Иймд бусад 3 өнцгийн бисектрисүүдийг мөн адилхан татъя. Ийхүү өгөгдсөн огтлцсон хоёр шулуун хүртэлх зайнууд нь тэнцүү байх цэгийн геометр байр нь эдгээр шулуунуудын хоорондох өнцгийг хагаслан хуваагч перпендикуляр хос хоёр шулуун байна. 4. Өгсөн AB хэрчим өгсөн альфа өнцгөр харагдах цэгийн геометр байр нь А ба Б цэг дээр төгсгөлтэй тойргийн 2 нумаас тогтно. Тухайлбал AB хэрчим тэгш өнцгөр харагдах цэгийн геометр байр нь AB диаметртэй тойргоос AB цэгүүдийг хассан олонлог байна. За одоо бүгдээрээ энэ цэгийн геометр байрын баталгааг сонирхцгаая. Олох цэгийн геометр байр нь AB шулууны хувьд тэгшимтэй байх нь тодорхой учраас энэ шулууны нэг талд орших цэгүүдийг л шинжилгэхэд хангалттай. К цэг нь бидний олох цэгийн геометр байрын нэг цэг байг. КАБ гурвалжныг багтаасан тойрог татъя. АКБ ном дээр дурын М цэг авъя. Нэг ном тулсан багтсан өнцгүүд тэнцэх учраас өнцөг АМБ нь өнцөг АКБ-тэй тэнцүү буюу альфа байна. Иймд олох геометр байрын цэгүүд АКБ ном дээр оршино. Энэхүү хагас хавтгайн бусад цэг бидний олох геометр байрт орохгүй гэдгийг одоо баталъя. L цэг тойргийн дотор орших цэг байг. AL хэрчмийг тойрогтой N цэгт үргэлжлүүлэн огтлцуулъя. ALB өнцөг нь NLB гурвалжны LNB өнцөгтэй хамар биш гадаад өнцөг юм а. За иймээс өнцөг ALB нь өнцөг ANB-гээс ямагт их байна. Тойргийн гаднах цэгийн хувьд яг үүнтэй төстэйгээр баталгааг хийж болно. Ийхүү өгсөн AB хэрчим альфа өнцгөр харагдах цэгийн геометр байр нь AB шулууны хувьд тэгшимтэй тойргийн 2 нумаас тогтно. Үүнийг байгуулахдаа AO тэнцүү OB ба оройдох өнцөг нь 2 альфа байх AOB гурвалжныг байгуулад дараа нь А ба Б цэгийг дайруулж О цэг төвтэй тойрог татна. Энэхүү тойргийн AOB гурвалжныг агуулгах хагас хавтгайд орших нум нь бидний олох геометр байрын нэг хэсэг болох ба нөгөө нумыг нь олохдоо энэхүү нумаа AB хэрчмийн хувьд тэгшимтэйгээр хувиргаж олох нэ. За ингээд бидний өгсөн геометр байрын цэгүүдийн олонлогийг олох баталгаа хийгдэж дуслаа. Хөл өмгийн талбайн дээрээс харсан проекцийг бүгдээрээ харъя. Хөл өмгийн хаалганы 2 шонг бүгдээрээ AB гэж тэмдэглэе. За энэ тамирчнаас 30 градусын өнцгөр харагдаж байгаа. Яг ийм өнцгөр харагдах бүх цэгүүдийн геометр байрыг олохын тулд эхлээд AO тэнцүү OB байх хөл өмгийн хаалганы 2 шон 60 градусын өнцгөр харагдах AOB гурвалжин зуръя. Одоо О цэг дээр төвтэй О радиустай тойрог татна. Энэ тойргийн AB нумын бүх цэгүүдээс хөл өмгийн хаалганы 2 шон маань 30 градусын өнцгөр харагдана гэсэн үг. Яагаад гэвэл нэг ном тулсан өнцгүүд тэнцүү учраас эдгээр нь бүгдээрээ 30 градусын өнцгөр харагдаж байна гэсэн үг. Энэ удаагийн хичээлээрээ та бүхэнд тойрог ба олон өнцөгт бүлгийн хамгийн сүүлийн хичээл болох цэгийн геометр байр гэсэн хичээлийг тайлбарлаж өглөө. Хичээл зүтгэлтэйгээр суралцаж байгаа та бүхэндээ баярлалаа. Дараагийн бүлгийн эхний хичээлээр уулзлаа. Түр баяртай хүүхдүүд.